Бүгдд нь энэ өдрийн мэнд энэ удаагийнхаа бичлэгээр Зора гэх найзтайгаа хамт бид хоёрын сэтгэлд үлдсэн хүмүүсийн нэх мэдээд байдгүй анимуудаасаа 5-5-ыг сонгож аваад дугаар алганороо нэг-нэгийг сонгоод 3 асуултанд хариулаад мөн та нартай ингэж ярьж өгөхөөр хоёр талд бэлэн болсон байна. За Зора өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Зора гэдэг. Энэ контентын хамтрагч хост болон Кагагийн найз байгаамаа. Тэгээд За тэгэхээр шууд яриад эхлэе. За миний хувьд болохоор нэг 5 аним сонгосон байна л да. Энд Мирайники буюу ирээдүйн тэмдэглэл, санагдсанаа лайон буюу 3 сар яг л арсан шиг ирдэг гэх аним, Golden Compass, алтан ложин, тэр зунд хүлээжээ. Энэ Японд нэр нь жоохон сонин Анунацд маруу баха. Би бороо дуудаад байж магадгүй. Тэгээд хамгийн сүүлийнх нь Charlotte гэдэг нэг юм 5 анимыг төвөрсөн. За энэ удаа болохоор энэ анимуудаас Мирайники буюу ирээдүйн тэмдэглэлийг ингээд ярих гад хөөхөн бас бэлдсэн байгаа тань. За тэгвэл Зора ямар аним ярих чинь? Миний хувьд болохоор миний сонгосон 5 аним Soul Eater буюу сүнс эдэгч. Тэгээд Hitman Reborn, K-On, King's Avatar гэх хятад аним байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь Kotaro Kun Lives Alone гэдэг аним байгаа. Тэгээд энэ дугаар дээр би Soul Eater буюу сүнс эдэгч гэх анимын талаар ярина. Миний шээс мэддэг нь ч байна, мэддэггүй нь ч байх шиг байна те. За тэгэхээр юу яа хоёлаа эхлээд сонгосон анимуудынхаа нэг үндсэн нэг хэдэн мэдээлэл нөгөөд юу гардгийг бас тусдаа ярьж өгчөөд асуултанд хариулъя. 3 асуултын хувьд болохоор түрүүн айгүй хурдан байсан байж магадгүй. 3 асуултууд нэг ийм асуултууд байгаа. Яг энэ доор харагдж байгаагаар хоёроос асуултаа бэлдэг болохоор яг одоо бэлтгэснээр нь доор гаргачих. За аниме яриад ийм 3 асуултанд хариулъя шүү. Хойлол асуултаа мэдчихэж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо шууд би өөрийнхөө сонгосон анимын талаар та нарт ярьж өгье. За миний сонгосон аним болохоор Мирайники буюу ирээдүйн тэмдэглэлээ. Энэ аним болохоор Шинэ, романс, мистери гэдэг жанрт ер нь хамрагддаг юм байна. Тэгээд анх 2011 оны 10 сарын 10-наас эхлээд аним цацагдсан. Тэгвэл манга 6 оны 1 сараас эхлээд 10 оны 12 сар дуусчихсан юм байна. Тэгээд энэ зохиолчийн хувьд Сакай Есуно гэдэг ийм зохиолч байна. Тэгтээ бүтээлүүдийг хараад хахад нэг хятад аним байна. Тэгээ ер нь бусдыг мэдэхгүй юм байна. Тэгэхээр ер нь бүтээлүүд энэ чинь ингээ гаргаад тавьчих. 4-5 бол байх шиг байна. За тэгэхээр одоо шууд гаргалтай юм биш үү? Тий, ер нь Мирайникийн хамгийн бест нь л юм байна. Бусдыг нөөсөө мэддэггүй анимууд байх шиг шүү дээ. За одоо шууд лорыг ярьж өгье. Ер нь тавчгаан үйл явдлыг өөрийнхоороо санаж байгаагаар ярьж өгье шүү. Тэгэхээр нэг битэн шүүгээрэй гэж хүсье. За зохиолын гол дүр нь Юкитеро Амано гэдэг 14 настай бүрэг хичмхий тэгээ ийм мөрөөдөмтх ийм ганцаардмал залуу бүр байнгын уцаараа ингээд оролдоод ижээд нэг юм залуугийн талаар гардаг байхгүй. Тэгээд энэ залуу яадын гэхээр гинт нэг өдөр Дэвс гээд цаг хугацааны юм бурхан байгаа. Цаг хугацаа бол орон зай бурхан гэж гартыг. Тэгээд тэрнийхэн туслах мөрөө гэдэг нэг юм бас жижигхэн бас чадвартай юм нисдэг охин байдаг байхгүй. Бас бурханы туслах болохоор бас чадвартай. Тэгэд энэ хоёр нийлж агаад яг нэг юм 12 хүний дунд PUBG-гийн тэмцээн зохиод ер нь бол Battle Royale нэг тэмцээн. Тэ. Гэхдээ ялагч нь чиг итгэхгүй. Ялагч нь дараагийн дэлхийн бурхан болдог байхгүй. Яах юм гэхээр тэр Дэвс гэдэг том бурхан байгаа даа шүү дээ. Энэ бурхан үхэх гэж байгаа. Тэгэхээр миний оронд бурхан болох хүнээ ингэ сонгож гинэ гэдэг байхгүй. Гэхдээ ингээ алцуул сонгодог. За нэг ийм тэмцээн ингэ шууд зарлалтын заяа. Тэгэд энд нь манай гол дүрийн за Юкитеро Аманог Юки гэж угаасаа тэгж дууддаг болохоор Юки гээри. Тэгээ энд Юки санамсргүй байдлаар оролцчихноо чаас. Тэгээ өдөржин л нөгөө нэг уцаа шигтэй ингээ ганцаардмал байгаад байдаг хүнд чинь жоо сонирхолтой санагдсан шүү дээ. Тэгээд яг энд оролцсноо бас эхний ээлжинд мэддэггүй шиг санагдаж байна. Тэгээ энд яг тэмцээнд орсон хүн болго ингээд хувь юм чадвартай байдаг байхгүй. Яалчгүй орон зайн болон цаг хугацааны бурхан зохиож байгаа гэсэндээ за нийт 12 шиг хүн байгаа. 12 хүн өөрсдийнх нь тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, утас ч юм уу, эсвэл юу гэдэг пад ч юм уу нэг тиймэрхүү юмнууд байдаг байхгүй яг юм бичдэг, юм харж болдог юм хэрэгслүүд байгаа төхөөрөмжүүд. Эднэр дээр нь энэ Дэвс гээд бурхан одоо 7 хоногийн дараах ирээдүг нь
одоо өдөр нь хэлж өгдөг ч юм уу. Нэг маргаашхан ирээдүг цаг-цагаар нь хэлж өгдөг ч юм уу те. Эсвэл 5 минутын дараах ирээдүг нь хэлж өгдөг ч юм уу. Яг ийм байдлаар ингээд чадрууд өгдөг байхгүй. Гэхдээ энэ яг ирээдүг хэлж өгч байгаа зөвхөн өөрийнх нь иргэн төрн зөвхөн өөрт нь хамаатай хүмүүсийн ирээдүй эсвэл зөвхөн өөрт нь хамаарах ирээдүйн талаар ингэж хэлж өгдөг байхгүй. За тэгээд иймэрхүү амар чадвартай 12 хүн хоорондоо алдснаа. За ингээд яг тэр ингээд манай гол дүр маань яг хүчээ жоох ойлгоо байжсэн чинь гинт ингээд нэг өдөр хичээлээ тарсан үед тохоо ингээд мессежэрдэг байхгүй уцанд нь. Уцаа ингээд дэлгээ харсан чинь дээдэнд хэцээд байхгүй. Тэгэхээр нүмөр ингээд гайхаад манай уч ингээд сандарцсан байжсэн чинь юно гэдэг нэг охин ороод иртээ ингээд. Тэр охиноос болол ер нь дээдэнд гэж гарч ирж байгаа юм шиг байгаа тохоо үедээ. Тэгээ манай уч сандарцсан байжсэн чинь за тухайн сайн санахгүй. Гэхдээ манай юно юкитэй ингээд тохоо үедээ танилцж байгаа. Нас ч 100 ер нь. А тэгээд манай хоёр ер нь яах юм бэ гэхээр энэхүү анимын гол дүр нь болж таарад хоёр хос нийлээд 10 босод өрсөлдөгчтэйгээ өрсөлдөнө. Өрсөлдөд яах юм гэхээр ер нь амар цуснууж гардаг. Нүд мүдэн сохлон гарын таст нь бүр хамаа намайг өдөг хөхгүй. Гэтэ ингээд нэг зөвүүн юм нь ерөөсөө гар тасарлаа шууд кат син хийгээд өөр син гарахгүйгээр гар тасарлаа бол гар нь тасраад яваад нөгөө нэг тасарсан биемийг үлдэж мүлдээ цус мус нь гоожтой тэр бүхэл нь гардаг болохоор бас тухайн үедээ зөвүүн байсан байж магадгүй надаа. Тэр болгоно ингээд гарддаг хөхгүй. Тэгээ манай хоёр чинь ингээд нийлээд бүгдийг алнаа. Яаж алах юм гэхээр тэн дээр нэг юм арга байгаа. Нэг бол яг юм мирайники гэдэг энэ төхөөрөмжөө ирээдүйн тэмдэглэлийнх нь эзэмшигчийг алах буюу хүнийг алах заяа. Эсвэл тэр төхөөрөмжийг олоод устгах. Одоо юкигийн хувьд болохоор ингэ дэлгдэг гар утсан аахгүй. Ер нь гар утсынх нь нугасыг хугалцахад л ер нь дуусаа гэсэн үг. Тэгэхээр амар зөвүүн юм хүмүүсийг ингээд мирайникигийн эзэмшигчтэй би ирээдүйн тэмдэглэлийн эзэмшигч гэд шал өөр ингээд одоо юу гэдэг утас мц аваа явж байдаг. Хүмүүс тэр утсыг болгонгод өөрөө хөхгүй хань гайхаж маягдаг те. Гэсэн чи яг үндэ тэр утас нь шал өөр биенийх нь нэг нууц зэгт байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас би нэг амар хуурдаг байхгүй эднэр. Тэ нэг иймэрхүү байдлаар ерөөсөө юу ч чаддгүй айгүй урам ингээд уруугар ийм залуу байсан чинь юунуудаа уулзаад амьд үлдэхийн төлөө хоёулаа нийлж хагаад өстой хөгшин залуу өвөө эмээ ах дүүгүү ингээд бүгдийг нь алдчихдаг байхгүй нийлж хагаад тэр явцтай айгүй олон юм болно заяа. Тэгтээ би биндээ амар хайртай болоод манай юки бүр дүрийн өсөлт хийгээд сүултээ бүр буу муугаар буудаж сураад бүгдингийн бүр ингээд би яста алан мална анхандаа ерөөс хүн алж чаддгүй байсан чинь сүултээ барыг би алчи болчдөг байхгүй. Тэр хэмжээнд тэр чинь бас тэгтээ миний санаж байгаагаар бол юноч яг нөгөө ян дээрээ гэдэг нөгөө дээрэнүүд байдаг шүү дээ. Нэм дээр гардаг. Тэрнийх нь ян дээрээ төрлийн одоо нүүр царай болсон дүр гэдгээр нь сайн санаж байна. Ер нь бол яа тийм үү. Тийм үү гэдэг шүү дээ. Тэр нэг хутгаа барьцсан амир сайко нэж байгаа нэг тийм зургуудын тэрүүгээр амир явдаг. Тэрүүгээр нь ер нь амир санаж байна. Нэг алдартай болсон баха. Тухайн үед бол нэлээд гоё санагдчихсан сайн юм шүү дээ. За тэгээд зохиолын хувьд ингээд манай хоёр босод өрсөлдөгч нараа ингээд даваад бүгдийг нь халаад үгүй болгоод хоёулах нь үлдчихэж байгаа. Тэгсэн чинь ингээд дэлхий сүрх гээд байгаа байхгүй. Дээв сүрх гээд байгаа. За энэ үед ингээд амар том сонголт ирнэ заяа. Тэмцээний ялагч нь хамгийн анханасаа ганцхан хүн байх ёстой гэж гараад ирсэн. Тэгсэн чинь манай хоёулаа үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд дээвс за заавал нэг нь ингээд ялагч болно гэсэн чинь манай юки сайхан сэтгэлтэйгээр үгүй битгаар хамт бол юм олё гэсэн тийм байхгүй гэд боловлчихж байгаа. За энэ дээр болохоор жоохон ингээд спойлер маягийн юм хэлж өгье заяа чамд. Энэ дээр яад юм гэхээр за ингээ хойлох нь үлдчихэж байгаа сте. Ингүүт уул нь яс журмаараа заяа. Ингээд юуно буюу эмхтэй нь өөрийгөө халаад юки бурхан болох хэрэгтэй байхгүй. Яс журмаараа. Тэгсэн чинь одоо энэ тэмцээн болоод байгаа бидний ингээ үйл явдлыг бүгдийг нь үзсэн энэ аним нь 2 дугаар дэлхий болж таардын заяа. 2 дугаар дэлхийн юног одоо ингээд үйл явдал болоод байгаа энэ юм чи бүгд 2 дугаар дэлхий байдаг байхгүй. Өмнө нэг дэлхий байсан гэсэн үг байгаа байхгүй. Тэгээд энэ 2 дугаар дэлхийн одоо энэ ч юкитэй хамт яваад байгаа энэ юнон дундаасаа заяа. 1-р дэлхийн юунаа ороод ирсэн байдаг байхгүй.
амар зөө. Яаж гэхээр нэгдүгээр дэлхий дээр нь бас яг ийм тэмцээн болоод ялагч нь Юки байх хэвээр байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь юуноо нэг санаа гаргаад за би ялангуудаа энэ дэлхийн бурхан болоод дараагийн дэлхий рүү явангуудаа дараагийн дэлхийн юунаг олоод өөрөө юунаа нь болоод тэгээ Юкитэй дахиад ингээд үүрд ийм мөнхийн лупүүд амьдрий гэсэн бодолтой болцсон. Жоо сайко болцсон хүрээдэрдэг байхгүй. Ер нь мультиверстэй тий. Тэгэд энийг нь яг энэ үйл явдал болох хэвчэд Юки мэдчихдэг байхгүй. Цогцыг харчтай. Юногийн цогцыг харж байгаа хэрнээ цаана нь Юно амьд байгаад байдаг байхгүй. Бас хоёр Юно харчдаг гэсэн үг байхгүй. Тэгээд яг ийм сонголтон дээр үлдчихэж байгаа штэ. Тэгээд за би ингээ Юки өөрийгөө аалын маалыг гэдэг ингэсэн чи Юно бараг тэг ухааны юмараа л те. Худлаа хайрын ингээд нүднүүдээр хараал. Юногийн толгойн болохоор гяс алчаад дараагийн дэлхий рүү яваад дахиад Юкитэй амьдрнаа гэсэн бодлоо байгаа штэ. Тэрийг яаж байгаач чи Юки мэдчихэн заяа. Тэгээ Юки энийг мэдчихэж байгаа болохоор үнэхээр өөлж бүрстэй амар өөлж байгаа Юног алаад 3 дугаар дэлхийн бурхан болоод ингээд дуустдаг байхгүй. За тэгсэн чинь 3 дугаар дэлхийн дээр нь одоо энд оролцсон нийт 12 хүн байгаа байхгүй. 12 хүн 12 болоо ингээд тухайн үед ярьдаг байсан ингээд хүсэл мөрөөдөлтөд хүрсэн эсвэл ингээд хүсдэг амьдралаар амьдардаг яг ийм гоё дэлхий болдог байхгүй. Ерөөсө дэлхийн сүрэхгүй тэмцээнч байхгүй. Тэгээд энэ дэлхийн бурхан манай Юки болж байгаа маа. Тэгсэн манай Юки бүр ингээд за одоо баг бөбөө болцсон ингээд хомс мусан ургацсан усан дороогүй ингээд нөмрөг өмссөн. Нөгөө нөмрөг нь бүр ингээд урагдаж мурагдцсан нэг юм нөмрөхтэй заяа. Тэг ингээд уцаа ингээд тий ингээл уцаа үзээл өмнөх ингээд иржсэн тэмдэглүүд дараал өмнөхөө бодоол ингээд суугаад идэх гаралцдаг байхгүй. Тэгээ байжсэн чинь 3 дугаар дэлхийн юунаа гэдээ бас байгаа штэ. Гэхдээ ерөөсөө энэ хүмүүс хоорондоо уулзраг байгаа заяа 3 дугаар дэлхийн дээр уулзруулахгүйгээсаа. Тэгсэн чинь 1-р дэлхий дээр юунаа ялсан гэсэн штэ. Тэ 1-р дэлхийнх нь ялагч нь юунаа олоод тэнгуут нөгөө нэг туслах нь бас хамт ялаад үрдэрдэг байхгүй. Тэгээ тэр туслахын дээвс бол наалдаг байхгүй. 2 дугаар ер нь болохгүй гээд бөө юм болсон заяа. Тэгсэн тэр туслах нь өөхийнхээ өмнө 3 дугаар дэлхийн юуногийн цөмгний тоглоом болоо үлдчихдэг байхгүй. Тэгээд юунод ингээд мессеж өгөхгүй хичээгэлдэг байхгүй. Тэгээ юунооч ч өөр ингээд нэг юм дутуугаа мэдрээл те. Нөгөө л амар сүртэй надаас та хайр дутуун байна гэж мэдэрч байгаа байхгүй. Тэгэж мэдэрч байгаад нэг өдөр тэр туслах нь гарч ирэнгүүтээ өөрт нь өмнө болсон бүх юу болсон те. Тэрнийх нь юуногийн дурсамжийг өгчдөг байхгүй өөрт нь 3 дахь дэлхийн юунод. Тэгээд манай хүн сайко болоогүй ч гэсэндээ ийм юм болсон юм байна. Юки одоо хүртэл байгаа юм байна. Гэхдээ 3 дахь дэлхийн одоо юу гэдэг хаан болцсон байгаа юм байна. Тэгээ бурхан нь болц явж байгаа юм байна. Гэд мэдэнгүүтээ манай нөгөө нэг бөбөө олцсон Юки дээр очдөг байхгүй. Гэтэ амар гоё синтэй очихдоо бүр ингээд дөрөвдий ингээд ертөнцтэй ингээд юу ч байхгүй өөрөөс нь өөр юу ч байхгүй юм нэг юм галактик байгаа юм шиг юм газар гинт дээврийн нэг хүн хахлаад аваад ирдэг байхгүй. Тэгээд манай аним дуустсан. Тэр нь бол айгуу сонирхолтой. Тэгээ овоо хүртэл бас байгаа энэ тэр. Харин ер нь бас би бас анхандаа зүр үздэг байхгүй. Эхний баарыг энэ 20 эдэн ангитай санагдчих 10 эдж байж магадгүй. Тэгтээ ингээд эхний хагас хүртлээ манай орчин зүгээр л уулзаал яаж амьд гарах уу тий азар нэг ганц хоёр үнэ одоо цааш нь харуулж маруулаад явдаг байхгүй. Тэгэл явц дундаа бүр ингээд аним бүр амар өөр болно. Энэ хоёр чадах уу тий сайжрах уу гэж тэл эмхтэй нь бүр амар сайко алуурчмаар таараал. Эмхтэй нь эрэгтэй нь гэсэн чинь нөгөөтгөө дагаад жоохон бас сайко төрлийн алуурчин болж хувираал. Тэгэл бүр ингээд алж байгаа л мэ гэд хойлох нь үлдсэн чинь амар том нэг юм шал өөр мультиверс орж ирээл. Бүр толгой эргүүлээл. Айгуу сонирхолтой санагдсан анх бол. Гоё юм байна. За, одоо шууд асуултанд хариулъя. 3 асуулт байгаа. За, 1-р асуултанд хариулъя. За, 1-р асуултын хариулт нь болохоор миний хувьд би яг дунд ангидаа бүр яг хамгийн анх үзчихсэн аним гэж хэлсэн шүү дээ. Тэг ингээд ерөөс аним гэж мэддэггүй байх та ингээд найзынхаа одоо буйнаар ч юм уу. Тэ найзынхаа ятгалгаар ингээд
яг юм аним гэх ертөнцид анхудаа орж иж байгаа байхгүй. Гэтэ бас ер нь ингээд үзсэн анимуудаа хараад тахаар ерөнхий дандаа ингээ хайрын холбогдолтой анимууд байгаа. Тэгээд тэр дундаа энэ бас ингээд хайрын анимуудын дунд бас хөр хайр гардаг ч гэсэндээ хадлавталтай, халаантай, амар зүүн нууц юм зөндөө байдаг байхгүй. Ийм болохоор үнэхээр яг энэ аним амар гоё таалагдчихсан. Өнгийн гоё юм нь хайр ороод нууц юмнуудтай, хадлавталтай ингээ халалцдаг хэрнээ яг бүх юмыг миний хүсдэг бүх юмыг шингээсэн юм санагдсан байхгүй. Тийм болохоор энэ юм амар таалагдсан. За хоёрдугаар асуулт нь болохоор одоо бол зохиол нь амар таалагдсан. Аним гэхээс би тухайн үед зөвхөн яг аним үзэж эхэлжсэн болохоор ямар шүү анимашнтай байна юу ч мэдэхгүй шүү дээ. Ер нь тэгээд анимашныхын хувьд бас амар харьцуулж мэдэхгүй байсан үе байхгүй тухайн үед чинь. Тэгэхээр зохиол нь бол амар намайг ингээд татчихсан байгаа байхгүй. Би бүх юм ингээд гараа дууссан үед 13 онд үзчихлээ л да. 13 онд бүр ингээд 2 шөнийн дотор дуусчихсан байхгүй. Өглөө нь хичээлдээ яваалаа дундаан байсан. Хичээлдээ явчаал тэгэл оройн ирээл бүх ихний ажлыг хичээл оройр ингээд шүнжин орондоо ингээд үздэг. Тэгэж үзэж дуусчихсан аним. Тэгээ надад бүр зохиол нь бүр тэгэж намайг амар татчихсан байхгүй. Тэгээ надад зохиол нь амар таалагдчихсан. За дараагийн асуулт нь болохоор ер нь хинт санал болгох вэ гэсэн л байна л та. Тэгээд ер нь гээд хайрыг илэрхийлээд ирэлхийлээд гэдэг нь шүү дээ. Хайрыг ирэлхийлж байгаа, хайрыг хүсэж байгаа хүмүүс байна да. Зэрэг иймэрхүү хүмүүст ер нь санал болгочих зүгээр баха. Сарай цензургүй баха. Аж бас л хэрцгий хайраа. Тэд нар ч бас хайр тийм үнэнч амар үнэнч. Өөр анимтай ер нь адилхан анимтай дүрслэх юм бол ингээд Sword Art Online үүдэн штэ. За ер нь Sword Art Online-ийн 1-р улирлыг үзээд гоё мэдрэмж авч чадсан хүмүүс байвал энэ анимыг үзвэл бас ялгаагүй гоё мэдрэмж авч чаддээ шүү л гэж хэлмээр байна. Тэгэхээр ер нь тиймэр хүмүүст л recommend ээ да. За тэгвэл одоо миний аним дуусчлаа штэ. За чи сонгосон аниме одоо ярьдаг сонсъё. За өнөөдөр миний ярих аним бол Сүүл-литер буюу сүнс идэгч аним байгаа. За энэхүү аним нь Ацуши Окубо зохиолчтой бөгөөд хамгийн 2008 оны 4-р сарын 7-нд ихний ангаа гаргаж жил гаруй үжилсний дараа 2009 оны 3-р сарын 30-нд сүүлийн ангаа гарган нийт 51 анги гарч ижээ. За өөр бас нэг зохиолчтой холбоотой мэдээлэл дуулгахад Ацуши Окубогийн энэхүү зохиолч маань та бүхний мэдэх Fire Force гэх анимыг бас зохиож байсан. За тэгээд тэрээр өөрөө хэлэхдээ бүр ингээд Fire Force болон Сүүл-литер хоёр маань үйл явдал нэг ертөнцид болдгоо гэж хэлчихсэн. Тэгээ бүр зарим хүмүүс бүр ингээд тэр хийгээд Fire Force-ын гол дүр болох Шинэ Кусабе гэх дүр маань Сүүл-литер дээр гардаг. Манай гол дүрийн Сүүл гэх залуугийн өвөг дээдсэн ч үж магадгүй гэж бүр яригдсан билээ. За би ингээд зохиолчийн талаар нь тодорхой мэдээлэл өгчлөө. Эдэл одоо аним руу орцгоё. За аним нь яадаг вэ гэхээр Сүүл-литерийн түүх нь үхлийн хотыг аягүй ачаалттай ертөнцид өрнөдөг. Тэгээд үхлийн зэвсгийн мастер академи гих харанхуй хүчний эсрэг тэмцдэг академид суралцдаг хүүхдүүдийн талаар гардаг байгаа. За тэгээ уг сургуулийг Шинигами буюу үхлийн бурхан захирлыг хийдэг ба энэхүү академид дэлхийн тэнцвэрч байдлыг муу сүнс идэгчд ба тэдний гишийн гих энэхүү дэлхийн хамгийн хүчтэй мангас болохоос сэргийлэн хамгаалахын тулд мастерс буюу зэвсэг эзэмшигч болон хүн төрхтэй зэвсэг болон хүргэчдийг сургадаг сургууль юм аа. За би сая ярьж байхдаа нөгөө муу сүнс гишийн гэдээ ярьлаа л та. За би тэрийг одоо тайлбарлая. Энэ ертөнцид хэрн бүх амьд зүйлс сүнстэй гэж явдаг. За тэгээд зэвсэг болон хүргэж гэдээ яриад байгаа хүмүүс маань сүнс эзний ачаар илүү хүчтэй болдог. За тэгээд яг хөтэ дандаа л манайхан шиг сайн талын дөрүүд гэж юу аах вэ? Мэдээж муу талын зэвсэг эзэмсэгч муу талын зэвсэг гэж байгаа. Тэгээд муу талын зэвсгүүд яадаг вэ гэхээр муу талын зэвсэг зүгээр энгийн хүний сүнсийг алаад сүнсийг ичдэг. Тэнгуут баг багаар ингээд тэр зэвсэг болон зэвсэг эзэмшигчийн сүнс нь муу сүнс болж хувирдаг. Тэгээ бүр ингээ хүний сүнс эцээр хагаад хамгийн сүүлд нь гишийн гих бүр тэр амар том энэ ертөнцийн ер нь хамгийн хүчтэй мангас болж хувирдаг. За тэгээд одоогийн байдлаар түүхэнд ганц л гишийн байдаг. Тэрийг Шинигами маань арай хинтийлж бүр алж чадлагүй өөрийн хүчний 90% золиослон хоригж тэгээд түүнийхээ дээр одоогийнхаа байгаа академик барьсан байгаа. За ер нь бол түүхийг ярьчихлаа. Одоо хэдүүлээ 4 рүү оръё.
За анимын маань гол дүр Мака албан гэх майстер охин Soul Eater Evans зэвсэг залуу ба тэдний нөхний адал явдлын талаар гардаг юм а. За тэгээ гол дүрийн охин Мака маань өөрийгөө батлан харуулж ээжихээ домогт майстер болохыг мөрөөдөж түүний хөдлөө айгүй хичээнгүй зүтгэж ажилтдаг охин байгаа. Харин түүний зэвсгийн хамтрагч Soul нь зэвсгүүдийн хамгийн дээд ранг болох үхлийн зэвсэг болох хүсэл эрмэлзэлтэй тайван кул хатгалсан залуу байдаг. За тэгээд энэ хоёр маань ингээд нэг баг болж хамтарч ажилладаг байгаа. За тэгээд баг болж хамтарч ажиллана гэдэг нь ерөөсөө хүссэнтэйгээ ингээд хамтраад ажиллаад байж болдоггүй. Тэр хоёр хүний сүнс нь хоорондоо ямар нэгэн нюанстай холбоотой байж нэг баг болж өртдөг. За үргэлжлүүлэн ярьцгаая. За тэгээд тэдний адал явдалд нэгдэх нөхдүүдийн талаар нэгэвэл манай хоёроос гадна хоёр багийн талаар гардаг. Эхнийх нь баг болохоор айгүй тийм бардам амбицтай бүх юмний гол дүр байх гэж хичээдэг майстер болох Black Star ба түүний зэвсэг болох янз бүрийн нинжагийн зэвсэг болж хувирч чадвартай айгүй дараахан дууга төвчээртэй Tsubaki Nakatsusатай хамтарч ажилладаг. Тэгээ манай хоёр маань ер нь тайлбарлахад яг нэг юм нэг нөхсөн, нэг нь галзуу, нэг нь айгүй дараахан ер нь yin yang гэж байдаг шүү дээ. Ер нь тиймэрхүү л хоёр гар байдیں۔ Айгүй галзуу. За тэгээд дараагийн баг болох Death Kid-ийн баг байгаа. За Death Kid буюу үхлийн хүү гэдэг нэртэй майстертай. Тэгээ түүний зэвсэг болох хос гар бүү болон хувирдаг Liz Patty гэх хоёр эгчдүү байдаг. За тэгээ үхлийн хүү маань яг нэрэн дээрээ байгаа шиг сургуулийн захирал Shinigami буюу үхлийн бурхны хүүхэд. Тэгээ тэр амар нэг өвсөдийтэй юм болгоныг тэгшимтэй байх хэвээр гэж үздэг. Харин түүний хоёр зэвсэг нь айгүй хаанг нэг галзуу хоёр эгчдүү байдیں۔ За ингээд дөрүүдийн хувьд бол ийм 7 хүний тухай гарах байгаа. За одоо анимаха яг гол үйл явдал руу оръё. За аним маань эхлэхдээ Мака болон Soul хоёр 99 дэх сүнсээс агнаж эхэлдэг. Тэрний ямар учиртай вэ гэхээр зэвсгүүд 99 муу сүнс идснээр нэмээд нэг шулмын сүнс идээд тэгээ үхлийн зэвсэг болж өөрч Shinigami-гийн хувийн зэвсэг болж level up хийдэг байгаа. Ер нь бол S rank юм уу 5 хоттой зэвсэг болтгоо л гэсэн үг. Тэгээ түүнийгээ дагаад майструуд нь ч гэсэн ийм зэвсэг өдөрдөж явсан юм чинь бас айгүй өндөр цолтой болдог. За тэгээ манай хоёр 99 сүнсийг цуглуулчихсан юм чи одоо шулмын сүнс идчихвэл болоо гэд үхлийн зэвсэг болох нь дээ гэж баярлаа явьжсэн чи шулам агнах гээд манай хоёр нэг шулмыг агнаад сүнсийн идсэн чинь манай Soul юу ч тохиолддог. Тэгээ манай хоёр чинь гайхаад яач юу ич юу гэж гайхаад зогсож байсан чинь манай хоёр хажууд нэг муур гарч ирээд уурлаад та хоёр миний нэг амийг авчлаа штэ. Ууг нь 9 амиа би айгүй сайн хадгалаа авч явж исэн юм чинь ууралдаг байхгүй. Тэгээ манай хоёр гайхаад энэ одоо юу яриад байна гэсэн чинь манай хоёрын айгүй сүртэй тулдаад ялдаг шулам нь ич хиттэй муур үйт. Үүний дүр төвөрч чаддаг. Тэгээ үүний дүр төвөрхаараа шуламын хувцанд орчдөг. Амар сон. За тэгээ яахтай манай хоёрын цуглуулсан 99 сүнс ингээд ямарч хэрэггүй ямарч бүх процессыг алдаа дахиад ихнийсэн цуглуулахар болж байгаа. За тэгээ манай хоёр маань дахин баахан сүнс цуглуулах болсноор найзуудын хамт ингээд адал явдалтай гарч аним маань ер нь ингээд эхэлтгээ. За тэгээд адал явдлын тулд Мака Soul хоёр нэгэн хүчтэй Крона гэх нэртэй муу сүнстэй таарч тулдаг. За тэгээ энэхүү тулаанаар манай хоёр амар бэртээд Кроног ер нь гişийн болоход айгүй ойртцсан юм байна да гэж мэдээд цаашаа сургууль руугаа мэдээлэл явуулдаг. Тэгээд сургуулаас нь болохоор Frankenstein буюу тухайн ертөнцийнхаа номер 1 майстер багшийг, тухайн академи багшийг тусламж болгоо явуулдаг. За тэгээд манай 3 Frankenstein, Мака Soul 3 маань хамт Кроног ангуучлахаар болоод тул амар удаан хайгаад эцэст нь олсны эцэст Кроногтой тулж явахдаа Кроно маань яг үнэндээ Медуса гэх шулмын хүүхэд байдгийг ойлгодог. Медуса нь харин Кроно дээрээ туршилтаа хийгээд Кроног гişийн болох, шинэ гişийн болох зорилготой ажиллаж идэг байгаа. За тэгээ үүнээс гадна тулааныхаа дундуур Frankenstein Медусатай ярилцаад Медуса яг яах гээд байгааг олж мэддэг. Медуса яах гээд байна вэ гэсэн чинь цаагаараа манай сургууль академийн доор байгаа асура гişинийг суллах төлөвлөгөөтэй байд юм ба. За тэгээ нөгөө Frankenstein Медусатай тулж байгаа хоогуур манай Мака Кронотой тулдаг. Тэгээд яг л Наруто дээр гардаг шүү. Наруто нэг дайснуудыгаа юу яадсан шүү. Яриагаараа иддэн шүү. Яг тэрэн шиг яриагаар идэл чи ингээ ээж чинь чамайг ингэсэн байна. Ингээд тархиа угаалах чээ чи ингээд яг үндэ юм сайхан ингээд ихийн хайрыг л хүссэн охин байна. Маягийн ухааны юм яриад манай Кроног юуруугаа татчихдээ. Өөрийнхөө талд оруулчихдээ. Манай Кроно ч гэсэн ингээд өөрийгөө олоод
би яг үндэ өөрийнхөө хийсэн юмыг биш ээжийнхээ хүснээр л амьдраад байсан юм байна гэд. Тэгээд тэрийг ойлгоод манай эдтэй зүг буцаад манай академид сурахаар болтыг. За тэгээд энэхүү оронд манай тэрхүү үеэсээ буцаад эргээд академид руу очицсан. Тэгээд хэсэг хугацаа нэлээд тайван байдалд ороод Шинэгами ч гэсэн тухайн мэдээллийг авчаад цаагаараа ингээд гинтийн дайралт болохоос ууг нь сэргийлээд арга хэмжээ аваад байж идэг. За тэгсэн чинь хөөрхийн манад талд орсон нөгөө Кроногийн ингээд авж байгаа бүх мэдээллүүдийн Медусад шулам нь цаагаараа давхар авч идэм. Тэрийг хөөрхийн манай Кроно өөрөө ч мэддэггүй. За тэгээд Медуса нөгөө Кроногоор дамжуулж авсан мэдээллийн дагуу утгагүй академид найр баяр болох гэж байгааг мэдэж авдаг. Харин тэгээд академи руу дайрах дайралтаа яг тэр өдөр болгоё гэж шийддэг. За тэгээд нөгөө Медуса ч яг планыхаа дагуу баг бүрдүүлээд сургууль руу тэр баярын өдрөөр дайралт хийн. Сургуулийн эсрэг манай Медусагийн багийн хооронд амар том тулаан болдог. Яг л нөгөө Harry Potter-ийн сүүлийн анги дээр гардаг шиг бүр гэл амар алаан болдог сургууль дотор нь. За тэгээд даанч манай хэд маань арай ийм хурдан дайрна гэсэн бэлтгэлгүй байсан учраас ялагдаж Шинэгами маань хүртэл амар хүнд бэртэл авдаг. Тэгээд Медуса явахдаа энэхүү боломжийг ашиглан сургуулийн доторх хүмүүстэй хамт наашаачгүй цаашаачгүй хорих ичээд ашиглан хордог. Тэгээд дотор нь байгаа хамгийн хүчтэй шиднүүд хүртэл юм хийж чаддгүй тэр хориг дотроос. Гэвч хамгийн аздаагаар зомби багш маань Мака, Soul, Blackstar, Tsubaki, Death гэд Liz Parry гэх манай squad-ид байгаа штэ. Тэр эдийг аздаагаар гаргаж авч ямдсан байдیں۔ Тэгээд сургуулийн хамгийн хүчтэй хүмүүсийг ингэж хорсноор Медузагийн төлөвлөгөө амжилттай болоод Асура гишэнийг суллан гаргаж авч чаддаг. За тэгснээр ингээ Медузагийн төлөвлөгөө биелж Асураас улсын сонссон бусад мөс өсөд бүх эрх чөлөөтэйгээр аллах үлдэж манай дэлхийд ингээ айгүй том асуудал үүсэж эхэлдэг. Тэгээд Асурач гэсэн давхар хүмүүс алж ингээ тодорхой хэмжээнд хүчээ сэргээж үлдсэн хүчээ сэргээнэ гэд сарлуу яваад өгдөг. Асура. За тэгээд тэр хооронд манай хэд ингээ дэлхийг аврах сүүлийн боломж гэдгээ ухаарцгаагаад Асураг илүү бүр хүчтэй болохоос өмнө хайлж устгахыгээд Асураг хайнгаа замдаа өчнө олон муу гаруудтай байлцсны эсэст Асураг олон тулдаг. Тэгээ бүх хүчээ шахаж хамгийн хүчтэй гэсэн болгоно хийж байлддیں۔ Жаавс. Тэгээ бүр ямар санда death гэд бүр ингээ хүчээд эргэж сэрээд өөний мэдхгүй бүр тийм дайралт хийж ингээд онсон ч гэсэн тэр хөрхий гişинд үйлчлдэг юм. Манай нэлээд хүчтэй болчихсон байд. Тэгээд хөрхий death гэд Liz Parry, Blackstar, Tsubaki гэх нэт маань хамаагүй маш авахад бараг үхлийн даваан дээр арай гэж ам цогоогоод байж хахад Мака сүүл хоёр л яг хөл дээрээ босцсон тулдах сүүлийн хүчээ шахаад байлж идэг. За тэгсэн чинь Мака яг тулдаж явж байхдаа бүдрээ унцдаг амар тэнэг. Тэгээ бүдрээ унсан чи яах вэ нөгөө гişin боломжийг алдахгүй юм чинь шууд ингээ камаймахаа шиг нэг юм хүчтэй бласт явуулсан чинь манай сүүл урд Макагийн урд ороод хамгаалаад тэгээд ер нь зэвсэг эргэж болж хөвж чадахгүй ажилгүй болоод өнхрөөд өгдөг. За тэгээд тэрийг анзаарсан гişin маань сүүлийг за нэг маса алчи гэд дахиад тэр хүчтэй юм явуулсан чинь яг тухайн үед яг Мака урдуур нь орж тараад яах вэ? Мака яг урдуур нь ороод найз нөхдийн хүчээр нууцж яанадаг Мака. Тэр хүч нь болохоор Макагийн аав нь зэвсэг байсан. Тэгээ Макагийн ээж нь болохоор майстер байж л тээ. Тэгсэн чинь Мака төрөхдөө хайбрид буюу хоёулыг нь өвлж аваад төрчиж. Тэгээд Мака чинь гинт нөгөө хоёулыг нь өвлж авсан болохоор зэвсэг болж хувирах чадртай гэдгээ мэдээд манай хүн чинь зэвсгээ гаргаж ирээд гişинтэй байлдаад асуураатай байлдаад бас нэг амар гой тулаан болдог. Тэгээд түүний эцэст гişнийг буулгаж авч чаддаг. Тэгээ буулгаж авсны дараа манай хэд ямаа амьдрал эргээд хэвийн амьдралдаа орцсон энэ маань өндөрлөдөг баха. За би тэгээ дундуурн бас нилээд юм орхитуулсан. Харин тэрийг таад өөрөө үзээвэл илүү гоё байх гэж бодож байна. Тэгээд яагаад гэж байгаа гэхээр сүүлийн итрийн бас миний хувьд хамгийн таалагддаг юмнуудын нэг нь болохоор филлер ангиуд нь ерөөсө филлер анги шиг санагддаггүй. Бүгд хамгийн нийлээд утга учиртай болоод хардаг. Тэр нь айгүй гоё байдаг. За ингэ хэдэл асуултууд руу оръё. Эхний асуултын хувьд бол би анхын анимыг дунд ангитаа байхад сайн найзуудаараа бөөнөрө цугдчихсэн юм л та.
Тэгээд тухайн үедээ шууд л анимдаа шууд дурлал бүх зүйл нь таалагдал маа. Найзууд ч гэсэн амар хайперж үзэл бүгд нэг яг бидний дунд ингээд амар гоё дурсамж болоод үлдчихсэн болохоор нэг тийм онцгой мэдрэмж төрүүлдэг. Тэгээ бас opening ending-ийн дуунууд нь айгүй гоё, бүр амар гоё. Тэгээ таад маань энэ анимыг нэх үзэхгүй сонирхгүй гэж бодож ивэл юу ч гэсэн энэ Paper Moon гэдэг opening 2 дугаар opening-ийг сонсоод үзээрэй. Миний бол аниме түүхэнд хамгийн дуртай дунд нэг. За 2 дугаар асуулт руу оръё. Юун тийм онцгой байна гэж байна л да. За тэгээ миний хувьд болохоор анимашн айгүй гоё хийгдсэн. Тухайн үед айгүй өрмөц санагдчихсан надаа. Тэгээ бас нэг тулаануудынх нь хоорондох хореографууд нь айгүй урлагтай. Яг хийж байгаа хөдөлгөөн болгоно яг тулааны тэр яг л яг бүр ингэ жигнэс айгүй гоё тулж байгаа яг тийм мэдрэмж өгдөг. Тэгээд аним нь бас өөрөө амар тийм рандом амар гоё. Сая анзаарсан бод би ингээд түүхээ ярьж байхдаа гинт зомби багш гарч ирээл, Медуса шулам гарч ирээл, Франкенстайн гарч ирээл. Тэд нар айгүй сонирхолтой сайн. Тэгсүүлдээ бүр Экскалибурч гарч ирдэг. Тийм. Тэр нь амар хөөгчлөлтэй. За, сүүлийн асуулт. За байж. Хэрвээ та Fire Force дуртай бол энэ анимыг би зөвлөж байна. Бас төстэй, хөнгөн түүхтэй, юм шиг мөртлөө бас айгүй deep пост анимас бас арт стил нь амар өөр. Нэг тийм айгүй өөр санагддаг надад. Яг үгээр хэлхий болж байгаа юм аа. Гэтэ тийм нэг амар өвөрмөц мэдрэмжтэй. Үцгэд амар хөнгөн мөртлөөг ойлгуулдаг. Тэр өгж байгаа мессеж нь хэмүү цаагаар өгж байгаа мессежүүд нь айгүй гоё. Би биенийхээ сэтгэл зүйн тийм хэцүү асуудлуудыг дийлж байгаа нь бас айгүй гоё санагддаг. Тэгээд энэхүү аниме үзснээр ер нь айгүй шинэлэг бус анимаас арай өөр тийм гоё refreshing мэдрэмж авах таа л гэж бодож байна. За нэг юм байна да. За ингээд ер нь түүхийн яриад юу бол үйл явдлын яриад дуусчихлаа. Тэгээд одоо асуултууд руу оръё. За эхний асуулт миний хувьд энэ аним яагаад тийм чухал вэ гэвэл яг хамгийн анх би энэ анимыг 2012 онд авцаа үзчихсэн. Тэгээд яг тухайн үед яг манай 10 жил дунд ангид байгаад шүү дээ. Тэгээ маа найзууд амар бөөнөрөө яг хайрлж үзчихсэн энэ анимыг. Яг тухайн үед гарч ирсэн анимуудаас хамаагүй өөр амар өөр санагдчихсэн. Тэгээд миний найзтайгаа бас яг ингээд дараа нь ингээд эргээд дуусаад ярихад дандаа ингээд хайперж ярьдаг анимуудын нэг болсонд амар хайртай байдаг. Тийм болохоор амар хайртай байдаг энэ юм да. За тэгээ хоёр дахь асуулт. Яг энэ аниме яг юун тийм онцгой юм бэ гэвэл яг бусад анимаас амар өөр дизайнтай, зурагтай. Би анх ярьж байхдаа хэлжсэн шүү дээ. Нэг тийм goth зурагтай. Тэгээ нэг юм максималист амар өнгө тод өнгүүд ашигласан нүдэнд амар цгаар тийм. Тэгээ нэмээд opening ending-үүд нь амар гоё. Тулааных нь хореографууд нь амар гоё. Хоорондоо тулаан амар гоё өрнөдөг. Ерөөсөө үзэж яхад ерөөсөө удахгүй. Айгу галзуу. Тэгээд дөрүүдийн дэвшицэх юм уу? Дөрүүдийн дэвшицүүд нь бас айгу сторинд импактлж орж ирдэг болохоор айгу тийм гоё санагддаг. Би тэгвэл анимашн нэг тийм mob psycho төрлийнх юм уу? Зүг. Mob psycho үзчихсэн. Mob psycho биш. Тэг үзчихсэн. Mob psycho амар өнгөтэй. За ер нь тийм амар өнгөтэй. Fire яг Mob Psycho-гоос илүү түрүүнийг зохиолч нь Fire Force-ийг хийжсэн гэжсэн шүү дээ. Аа. Яг Fire Force шиг. Дуу оруулалт өнгө үзэмж нь яг угаасаа яг зохиолч нь яг ижлэхэн байдлаар хийсэн хоёулангийн. Тийм болохоор яг ер нь тиймэрхүүгээ ботчоход илүүдэхгүй баха. За дараагийн. Тэгээд сүүлийн асуулт нь ямар хүмүүс зөр тохирох вэ? За сая хэлснээр яг зохиолч нь Fire Force-ийг зохиосон. Тийм болохоор өөрт чинь ингээд ямар нэгэн байдлаар Fire Force үзээд амар таалагдсан ч юм уу те. Эсвэл тэр зураглал нь анимашн таалагдсан ч юм уу. Тулаан таалагдсан ч юм уу. Эсвэл бол ерөөсөө л нэг амар өөр. Миний бодлоор амар өөр аним үзмээр байвал. Бусдаа ижлэхэн биш. Ер нь л айгүй тийм өвөрмөц нэг арай л өөр юм мэдэрч үзмээрээ үл энэ анимыг үзээсэй гэж бодож байна.
Нэг тиймэрхүү л байна да. За тэгэхээр бид хоёр ингээд анимийнхаа түүхийг өөрсдийнхөө санаж байгаагаар ярьлаа. Бүр яг таг биш ч гэсэн нэлээд ойртуулсан байх гэж бодож байна. Нэлээд олон жилийн өмнө сайн анимууд болохоор. Тэгээ та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Нийт 5 аним одоогоор гаргацсан байна. Магадгүй цаг зав тааруул ойр ойрхон нэг дугаараа ингэж бичлэг болгоод танаас төрөх бах. Энэ тэнд явж байхдаа ч юм уу подкаст маягаар сонсвол илүү өөрт чинь наалтцтай магадгүй жоох уйдахгүй байх гэсэн үднээс иймэрхүү контент хийж эхэллээ. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баяртай.